Татврын асуудал дээр бид бас одоо их сайн одоо бас анхаарах хэрэгтэй юм шиг байгаамаа. Тогтоолын цэцлийг бол яг хуу зуудын нөхцөл байдлыг харгалзан үзэж бол дэмжиж байгаа. Гэхдээ бид нар бас одоо байн бас энэхүү одоо бас тогтоолын цэцлийг өөрчлөх за бизнес эрхлэгч байгаа ялангуяа тэжээл гурилын үйлдвэрийн одоо чиглэлээр бас бизнес эрхлэж байгаа хүмүүсийн энэ тодорхой одоо санал асуултуудыг бид хүмүүс хэрхэн тусгаж яаж явж байгаа вэ гэдэг дээрээ бас жоохон дүгнэлт хийх хэрэгтэй хаа гэж болоод байгаамаа. Ер нь татврын асуудал дээр өөрчлөлт оруулаад явж байгаа асуудал нь бол асуудлыг бас хөрөөр нь бол шийдэхгүй байгаамаа. Тэгэхээр энийг бас одоо тогтоол батлагдаж эцсийн хилцүүлэг бас одоо хийж байгаатай холбогдлолтой бас хэд хэдэн бас саналуудыг бас тэмдэглэлдүүлдэж цаашдаа бас хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам шинэ сайд маань бас анхаарал хандуулж ажилласаа гэж бодож тодорхой асуултуудыг асууж саналаа хэлье. За үндсэндээ малын тэжээлтэй холбогдлолтой асуудал цаашдаа цаг уурын нөхцөл байдал бол одоо улам л одоо хүндрэх юм нөхцөл байдлууд бас байна. За мөн дээрээс нь одоо малчид өөрсдөө бие дааж тэжээлд хариулах боломжийг олгох гэдэг энэ суурь асуудал байгаамаа. Тэгэхээр энэ чиглэл дээр яг тодорхой асуудлуудыг бид нэр хийхгүйгээр үндсэндээ одоо уламжлалт мал аж ахуй дээр суурилсан зуудын эрсдлийг даван туулах чадвараа бид нэр өсгөхгүйгээр явж байгаа энэ нөхцөл байдлыг татвар боруулах юм хэлбээр одоо арга цааж шийдэл гаргаж явах нь бол зохимжгүй юм байдал руу бол бас очиж байна. Тэгэхээр аль болох энэ одоо тодорхой суурь асуудлууд руугаа бас анхаарах зөв байна гэдгийг бас тодтогч хэлье. 1999 онд одоо батлагдсан энэхүү тогтоол тэр дундаа энэ баруун бүсдээр ялгамжтай хандаж одоо өөрчлөлт оруулж байгаа энэ одоо агуулга хэдэн удаа өөрчлөгдсөн бэ? Өмнөх одоо өөрчлөлтүүдээр ямар үр дүнгууд гарсан бэ гэдэг дээр бас тодорхой дүгнэлт саналууд бас хийсэн үү? Энэ байдлаараа бид нэр үргэлжлэж явах уу гэдгийг эхний юм одоо асуулт байгаа. Хоёрт суурь асуудал болсон энэ малчтын орлогыг нэмэгдүүлэх чиглэл дээр явж байгаа шинэ оршоо хөдөлгөөн тэргүүтээ энэ хөтөлбөрүүдийг илүү эрчимжүүлэх малчид өөрөөсөө энэ зуудын эрсдлийн одоо даван туулахын чадварыг сайжруулах чиглэлээр Бадан сүрэн сайд манаас одоо өөрөө ямар бодлоготой байх вэ? За мөн дээрээс нь малчтыг хоршиж нэгдээд хамтраад тодорхой хэмжээнд 5Г газрыг одоо авах боломжийг олгож байгаа. Үнийг цаашдаа нэмэгдүүлж өөрөөсөө тэжээлээд тариалах тэжээлийн түүхийн эдэ бэлтгэх чиглэлээр томоохон компанид ажлыг бас хийх ийм одоо бас боломж байна уу? Энэ ажлыг бас одоо тодорхой өрнүүлэх хэрэгтэй байна. Малын тоо чанарыг бол үндсэндээ одоо цаашдаа анхаарах ёстой гэсэн ийм одоо агуулга бол бүгд л ярьж байна. Тэгээ энэ жилийн улсын аваргаасаа эхлүүлээд тоо чанараас илүүтэй хамгийн үржил шимтэй мал үржүүлж байгаа малчтаа шагнаж урамшуулдаг түүний одоо бас хийж бүтээсэн зүйлийг алдаршуулдаг ийм хэв маяг руу орох байдлаар энгийн ийм одоо асуудлуудаас тодорхой одоо гарч ирлүүдээ бас хайвал яасан юм бэ? Энийг өрн хийх боломжтой юу? Улсын аваргуудыг шилдэг малчтыг яг энэ зуудын эрсдлийг хамгийн өндөр одоо түвшинд даван гарч чадж байгаагаар нь хамгийн үржил одоо шимтэй малыг одоо бас үржүүлж байгаагаар нь бас одоо тодруулдаг ийм зохион байгуулалт руу оруулахад бол бас тийм хэцүү шээ. Гэхмэчлэнгээр тодорхой ийм одоо саналуудыг бол дэвшүүлье. Үүнээс гадна татвараар зохицуулахаас гадна суурь асуудлыг шийдэх ямар боломжууд байх вэ? Дараагийн одоо түвшинд бас одоо анхаарч ажиллах бас ямар бодлого байгаа вэ гэсэн ийм асуултыг бас асууя. Тэр дээр сандаг очир гишүү дахид танилцуулмаар байгаа мó. Сандаг очир гишүүний урилгаар Монгол хурандаа нийгэмжийнхээ ирсэн байна. Та бүхэндээ аз жаргал сайн сайхныг хүсье. Багнуур дүүрэгдэх салбар зөвлөлийн гишүүд та бүхэнд аз жаргал эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсье. Улсын их хурлын гишүүн Хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Бадан сүрэн хариулна. За нэгдүгürt мэдээж энэ төрийн бодлого доктортой байх хэрэгтэй. Тэнтэй тантай бас санал нэг байна. Яг гэхдээ Монгол улсын хувьд бол ийм өргөн удам нутагтай зүүнээс баруун тийш одоо асар олон мянган километр үргэлжилдэг. Тэгээ бид бол нэгдмэл улс гээд нэг хуультай. Тэгэхээр зарим тохиолдолд ийм бүсийн ялгууртай бодлогыг цаашид бол ялангуяа хөдөө аж ахуйн салбар бол зайлшгүй хэрэгжүүл шаардлагатай байлээ. Тэгэхээр эндээс ямар үр дүн гарах вэ гэдгийг бас одоо гишүүнд тодорхой бас одоо танд танилцуулга өгье. Цаашид энэ дээр таны санал дээр анхаарна. За хоёрдугаарт тэжээлийн хувьд бол тантай 100% санал нэг байна. Ер нь одоо малд бол нэгдүгээр тэжээл бэлчээрийн өмсөлтөй холбоотой
гол одоо асуудал үүсэж байгаа. Хоёрдугаарт аль болох юм малын одоо тавлаг байдлыг хангах гэдэг энэ одоо зорилтыг бол бид анхаарахгүй бол үндсэндээ ингээ хашийн орон тийм одоо битүү биш. Тэгээд одоо мал бол өвлийн үтэн даарсан сууж маш их хэмжээгээр эцэд турдаг. Тэгээ ийм асуудал учраас энэ тэжээл болон битүү одоо хашаатай болох гэдэг хоёр асуудал дээр цаашид одоо малчтай хамтарч ажиллахаар бид бол том зорилт бол төвшүүлж байгаа. За энэ хүрээнд газрыг одоо бэлчээр газраас тариалан газар шийдвэрлэхэд тариалангийн тухай хуулиар засгийн газар эцсийн шийдвэр гаргадаг. Сум аймаг саналаа ирүүлээд ингээд саналыг бол засгийн газар шийддэг. Тэгэхээр цаашдаа тэжээл тариалах талбайг бол одоо нэмэгдүүлэх бодлогыг баримтлана. За мөн одоо байгаа талбайг эргэлтэнд оруулах одоо бодлого дээр онцгой анхаарна. За өмнөх одоо сайд болон засгийн газраас бол 200 мянган гаад одоо энэ эргэлтийн төлөөг нэмэгдүүлнэ гэж байгаа. Одоогоор 70 мянган га нэмэгдсэн. Тэгэхээр тэжээл тариалахад туршлагатай өмнө тариалан эргэж байсан иргэдэд 100 хүртэлх гааг бол өмнө төдөргөө нэг удаа эзэмшүүлэх хэрэгтэй. Гэхдээ энийг цааш нь одоо зарах, газраа борлуул, эрхийг одоо шилжүүлэх байдлыг хязгаарлаж тодорхой болцолтойгоор аль болох одоо тариалан бүхий иргэд таны хэлдгээр одоо шинэ хоршоо, дундын хоршоо энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бол олох бодлогыг бас давхар одоо томоохон аж ахуйн нэгж олгохоос гадна давхар ингэж барьж явах зүйтэй гэдэг ийм бодлого байгаа. Энэ дээр бол тэжээл тариалах зүйл дээр тодорхой саналуудыг бол засгийн газартаа манай яамнаас оруулна гэж төлөвлөж байгаа. За улсын авраг малчны хувьд бол 100 хүртэл одоо авраг малчныг жиддээ шалгаруулах ийм засгийн газрын журамтай. Гэхдээ бод байдал дээр энэ нь бол бас одоо нэмэгдээд идэв юм байлээ. Тийм учраас би одоо улсын хурлын гишүүдэд энэ ташрамд одоо хэлэхэд та бүхэн манд бүсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд яг энэ тоо журамдаа одоо нийцүүлж 100 одоо малчин дотор багтааж одоо энэнийг одоо шалгаруулахад бас дэмжлэг улс төрийн дэмжлэг үзүүлж өгөөрэй гэж би та бүхнээс одоо хичээнгүйлэн хүсэж байна. Тэгэхгүй бол энэ авраг малчны тоо бол үндсэндээ маш их хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тэгэхээр бид энд нь бол одоо бариулах нь зөв. За таны хэлдэг ашиг шимийг харахаас гадна нэгдүгээрт бол энэ малаас хэдэн дүүрний орлого олсон бэ, хэдэн дүүрний татвар төлсөн бэ гэдгийг бол гол үзүүлэлт болгоно. Өөрөөр хэлбэл Монголын топ 100 аж ахуйн нэгжийг бол татвар төлөлтийн идэвхээр одоо шалгаруулдаг. Тэгэхээр цаашдаа бол энэ чиглэл рүү илүү эдийн засгийн үр ашиг чиглэл рүү Бүрөвд орж гişүү. Тодруулъя. Тодруулж болох уу гэнэ? Ой. Солонгос үстэй. Бүрөвд орж гişүү. Биш шүү дээ. Тодруулъя. Гаа үлэг гişүүн тодруулъя. Тий. За хариултуудыг авлаа. Жохон тодруулаад бас асуучих. 99 онд батлагдсан энэ тогтоол бүсчилж өмнө хичнээн одоо өөрчлөгдсөн бэ. Тэгээ яг одоо өөрчлөлтийн тодорхой үр дүнгууд нь ямар байсан? За энэ одоо өөрчлөлт орсноороо бас орж ирж байгаа одоо импортын хэмжээ ямар хэмжээнд бас өсөх үү энэ жохон нарийн юм одоо бас тооцооллуудыг бас одоо дэлгэрүүлээд бас хэлээч гэж хэлэх байна. За энэ малчтын орлогыг нэмэгдүүлэхийн чиглэл дээр одоо бас шинэ оршоо хөдөлгөөний энэ одоо гол одоо зорилтууд бол явж байгаа. Зуудын эрсдлийг бас бууруулах чиглэл дээр энэ одоо ажлууд бол одоо бас нэлээд үр дүнгээ өгөөд явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хөтөлбөрийг бас одоо цаашдаа илүү сайжруулад за малчтыг бас сургах тодорхой энэ төвшөнд бас одоо хөгжүүлэх чиглэл дээр бас ажиллах нь бас зүйтэй байгаа гэдгийг би бас нэмж бас сайдад бас одоо хандаж бас хэлье. Хөгж чулууны бүрөвд орж гişүү.